гэдэг үзэж байна. Агаарын тохиолдлоос хүүхэд багцуудыг хамгаалах зорилгоор засгийн газраас 4 тэрбум төгрөг зарцуулан сургууль цэцэрлэгүүдэд агаар шүүгч тараасан. Харамсалтай нь тухайн агаар шүүгч өрөөнд тоосон дөнгөж 13%-ийг цэвэрлэх чадaltaй нийгмийн эрүүл мэндийн засгийн төвийн түүгэр үнэлгээний дүн баталжээ. Австралийн засгийн газар зориг сан хамтран агаарын богтлоор 1-р бүст багтдаг сонгой хайрхан дүүргийн 80-р цэцэрлэгт агаар цэглэгч төхөөрөмж суйрлуулан 4 сарын турш судалжээ. Тухайн төхөөрөмж нь гаднаас орж ирэх агарыг 7 давхар шүүлтүүрээр шүүж оруулдаг бохирдсон доторх агарыг гадагшлуулдаг бүтцтэй. Судалгааны дүнд өрөөнд дэх агаарын бохирдлыг 90% цэвэрлэх нь тогтоогдсон байна. Агаар цэвэрлэгч төхөөрөмжийг хэрэглэсний дараа бодит үр дүн гарсныг 80-р цэцэрлэгийн багш нар хэлж байна. Ер нь ингээд хүүхчин орчиндөө ингээ олон хүүхд чинь бужигнаа тоглоод ирэхээр хөлрөлт үүснэ. Амтаасаа тоглож байхдаа хөлрөн тэгээ нойрондоо сэргэх юм те цаг босох цаг болоог байхдаа хүмүүс ирдэг ч юм уу хоолны туршил мууч юм уу тийм зүйл ажиглагддаг гэсэн зарим хүүхдүүд чинь хоол иддэг хүүхдүүд байдаг ш. Тухайн энэ бичлэлт хийжээл энэ агаар сэлгэгч хэрэгжиж ихснээс хойш хүүхдийн хоол идэх туршилын маш их нэмэгдсэн. Унтахаар нэг сэрдгүү заавал босороо гэж дуудаж сэрийдэг. Тийм өөрчлөлтүүд гарсан байна. Агаар сэлгэгч төхөөрөмж нь $2,500 үнэтэй байсныг төслийн шугамар 50% хямдруулан авч ийхүү 80-р цэцэрлэг дээр туршжээ. Тэгвэл Монгол Улсын засгийн газар 4 тэрбум төгрөг зарцуулан нийслэлийн сургууль цэцэрлэгүүдэд агаар шүүгч тараасан. Тухайн агаар шүүгч нь зөвхөн өрөөнд дэх агаарын урсгалыг цэвэрлэх зорилттой бөгөөд өрөөнд дэх тоосонцрын дөнгөж 13%-ийг цэвэрлэж байгааг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зарим цэцэрлэгүүдэд хийсэн үнэлгээний дүн харуулжээ. Зарим нь бол ингээд нэг жил гараа хэрэглэхцээр байгаад агаар шүүгч нь өөрөө идэрсэн, битүүрсэн тэр чинь нөгөө сар болгон доторх шүүгчийн сольж явах, шүүгчдийн сольж явах систем солигдоогүй жил гараа явцсан учраас өөрөө ингээд нөгөө нян хөртлөх үүсвэр болцсон. Тийм ээ солигдоо ингээд бас зарим нэг онгоолгож авах амьдралтай үзээгүй байх жишээ нь. Тэгэхээр тэр сүүлд 11 сард шийдвэр гарснаас хойш тарагдсан шинэ агаар шүүгчдийн би сая 2 сард өөрөө сургалт ихт очиод үзсэн л дээ зарим дагуулж ирээд ингээд үзэхэд бол зарим багш нар ингээд нөгөө онгоолгож мэдхгүй хэрэглэх зааварчилгаа өгөөгүй учраас нөгөө дотор нөгөө фильтрүүд хэм калорийн чуулж аваагүй ингээд ангитад тавьсан байх жишээ нь тийм ээ. Тэгэхээр тэр агаар шүүгч бол нэгдүгээр ямар ч хэрэглээ аваад шүүлтүүр нь тусаж өгөөгүй учраас тийм үр дүнгүй бүтэж байгаа. Засгийн газраас тараасан агаар шүүгчийн чанар үйлчилгээ хангалтгүйн дээр агаар шүүгчийн фильтрийг сар тутамд сольж байх үйлчилгээний шаардлага зөрчигдсөн байна. Өөрөөр хэлбэл 11-р сард солиулсан агаар шүүгчийн фильтрийг 4 сарын турш хэрэглэхдээ нэг ч удаа солиогүй бөгөөд энэ зардлыг эх жилээс төсөвт суулгана гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Агаар шүүгчийн фильтрийг сар тутамд сольсноор үйлчилгээ хэвийн байх бөгөөд хугацаа хэтэрснээр үйлчилгээ үзүүлэхгүй байх. Цаашлаад амьсгалын замын өвчний их үүсвэр болох боломжтойг төслийн багийн гишүүд хэллээ. Түүнчлэн сургууль цэцэрлэгүүдэд агаар шүүгч тарахдаа ашиглах зааварчилгаа өгөөгүйгээс хэд хэдэн сургууль цэцэрлэгийн агаар шүүгчийн доторх фильтрийн гялгар утыг нь аваагүй ажиллуулж байсан тохиолдолч гарсан байна. Тиймээс хүүхэд ба утаа төслийн гишүүд төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүллээ.